Сайн байцгаана уу? Чоноо их сургуулийн хэлний бэлтгэлээс та бүхэнтэй мэдлэж байна. Өнөөдөр би та бүхэнд манай сургуулийн 3 өөр номын сан танилцуулах болно. Хэрвээ та номын сан сууж их дуртай бол манай сургуулийн орчин тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө энэ бол Пукван буюу улаан номын сан юм. Энэ номын санд төрөл бүрийн ном, судалгааны материал, дипломын ажил зэрэг маш олон төрлийн мэдээлэл хадгалагддаг учраас хичээл хийхэд үнэхээр тохиромжтой юм аа. Номын сан руу ороод нэг давхарт жижиг шатаар дээшээ гарвал хамгийн түрүүнд оюутнуудын амар суух найзуудтайгаа ярилцах эсвэл ганцаараа 50 ном уншиж суух боломжтой тухтай орчин харагдана. Шалгалтын үеэр энэ хүмүүс маш их ир суудаг байгаа. Харин хоёр давхар руу дээш гарвал жинхэнэ номын сангийн хэсэг эхэлдэг бөгөөд эхлээд номын сангийн карта уншуулаад тогтгош орно. Энэ хэсэгт архив юурэ болон чимээг оршин хичээл хийх боломжтой судлууд байрладаг бөгөөд хүссэн номоо аваад шууд эндээс сууж унших боломжтой байгаа. Дараагийн давхрууд буюу дээшээ 3-4 давхарлуу гарах юм бол илүү олон төрлийн ном, материал хадгалсан том архивын танхимууд гарч ирнэ. Эндээс хайж байгаа номоо олоод тухтай орчин суугаад унших боломжтой. Харин гэртээ авч очиод уншмаар байвал бүртгүүлээд авч явах хэрэгтэй байгаа. Одоо харин та бүхэнд манай Пёрго номын сан буюу оюутнуудын цагаан номын цагийн нэрлэлэг номын цаг танилцуулж байна. Энэ номын сан 54 жилийн түүхтэй нэлээд туушны номын сан боловч саяхан бүрэн тасварт орсноор илүү орчин үеийн хичээл хийхэд тухтай орчинтой болж нэлэгдсэн байгаа. Дотогш орж 2 давхар руу гарвал оюутнууд чөлөөтэй сууж хичээл хийх боломжтой нээлттэй орчин харагдана. Мөн энд өөртөө үйлчлдэг дэлгүүр, хэвлэх үйлчлэгээ зэрэг оюутнуудад хэрэгтэй бараг бүхэл зүйл байрладаг байгаа. Энэ номын сан бусад номын сан шиг олон ном хадгалдаг биш, харин илүү хичээл хийх зорилттой уншлагын болон сурлагын танхимуудтайгаар онцлогтой юм. Одоо та бүхэнд хичээл хийж болох танхимуудыг танилцуулж байна. Мөн энэ номын сан нь энгийн өдрүүд хүртэл шөнийн 12 цаг хүртэл ажилладаг учраас орой болтол тухтай сууж хичээл хийх боломжтой байдаг нь оюутнууд маш том даваа тал болдог байгаа. Харин энэ номын сан бол манай сургуулийн 3 дахь номын сан болох дижитал номын сан юм. Энэхүү номын сан нь 2021 онд байгуулагдсан бөгөөд хамгийн орчин үеийн шинжлэх загвартай номын сан байгаа. Нийт 4 давхрын номын сан нь маш том бөгөөд 3 уур талаас орж болох 3 тустай ор хаалгатай бүх давхар нь хичээл хийх зорилттой боловч энгийн ур чирээ сандлаар хязгаарлагдахгүй олон төрлийн санал зөөлөвч амар хэсгүүдийг бүтээж байдлаар зохион байгуулснаар онцлогтой юм а. Яг одоо харагдаж байгаа энэ хэсгүүдэд оюутнууд ямар нэгэн суудлын захиалгах шаардлагагүйгээр чөлөөтэй ирсэн хичээл хийх боломжтой. Тийм болохоор шалгалтын үеэр энэ номын сан маш их хүнтэй байдаг байгаа. Нэг давхраас энэ том шатаар дээш гарвал шууд 3 давхар руу хүрэх боломжтой. Мөн шатны хэсгийг хүртэл оюутнууд сууж хичээл хийх боломжтой байдлаар загварчилсан байдаг. Харин энэ хажуугийн шатаар дээш гарвал 2 давхар руу очих болно. Энэ хэсэг мөн адил чөлөөтэй сууж хичээл хийх боломжтойгоор онцлог юм а. Дижитал номын сангийн 3 болон 4 давхар нь хамгийн том хэсэг бөгөөд яг харагдаж байгаа энэ хэсэгт оюутнуудын авсан зургуудын жижиг үзэсгэлэн үүсэх боломжтой. Мөн хамгийн их хүүхдүүдийн ир суудаг хэсэг байгаа. Мөн 3 давхар тагт байрладаг учраас удаан хичээл хийж байгаа түр амарч толгоос нэхих эсвэл гарч ирж суух боломжтой. 3 давхар маань үргэлжлэлээр байгаа бөгөөд энэгээр дэшээ гараад цааш явах юм бол мөн номнууд байгаа хэсгээр хурж болно. Тэндээс номнуудаа аваад чөлөөтэй суугаад унших боломжтой байгаа.
Харин одоо харагдаж байгаа дөрвөн давхрын энэ хэсэг ч мөн оюутнууд чөлөөтэй ирсэн тухтай чимээгийн орчинд хичээл хийх боломжтой юм а. Тийм болохоор хэрвээ та Солонгос сурах талаар бодож байгаа бол зөвхөн хичээлээс гадна ийм тухтай орчин үеийн намын сангуудтай манай сургууль суралцах нь үнэхээр том давуу тал болох болно гэж бодож байна.